За Монголын хүний эрхийн асуудалд сэтгэлээ зовоож анхаарал тавьж дэргэдлэл зүтгэж байдаг эрхэм хүмүүс та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Бид 27 жилийн өмнө улс орноороо гашуудж байсан. Эргээд нэгэд хараарай. Монгол улс Монголын ард түмэн бол ардчлалын удирдагч Санжаа Сүрэнгийн зоригийн амин насаа зуурлаар алдсан тэр үйл явдалд үнэн сэтгэлээс харамсаж бүх нийтлээрээ гашууж явсан. Би тэрэнд бас идэвхтэй оролцсон. Тэгэхэд багш сургууль хүмүүжлэгч хүн байсан. Өөрийнхөө хадгаламжийн бүхэл мөнгийг би гаргаж зориг санг байгуулахад бас сэтгэл гаргаж байлаа. Тэгээ ер нь 1983 оноос хойш би яг Хельсинкийн 35 орны Европын хамтын ажиллагааны тунхаглал дээр бичигдсэн Хүмүүн нараад буюу хүний эрх, за социализмын ярддаг иргэний эрх хоёрыг харьцуулж би оюутны курсын ажил оролцсноос хойш энэ чиглэлээр бараг 40 гаруй жил оролдоод байгаамаа. Яг судалгааны зүйлчгүй бодит амьдралын зүйлүүд байгаа учраас та бүхнийг бас саналаа хуваалцъя гэж бодож байгаа. Та бүхэн бол мэдж байгаа энэ олон асуудал дээр хүний эрх асуудал дээр бид дуурч байсан. Ажиллаж явсан. Хүний эрхийн үндэсний комиссийн анхны хуулийг би ажлын хэсгээ ахалж 2003 онд баталсан. 2003 онд үг сонины эрхлэгч Ханд Сүрэнг хэвлэлийн эрхчлээний асуудлаар ганц удгийн шоронд хоригдсон байхад энэ тухайн Либерти төвийн оюун гэрлэлийг би аваад очиж тэрнээсээ болж улс төрийн нэлээд найралтанд орж байлаа. Гэхдээ энэ бол асуудал биш. Зүгээр ер нь бол хүний эрхийн асуудал бид байнгын анхаарал тавихгүй бол аль нэгэн намын асуудал биш. Дан ардчлал намын асуудал биш энэ бол. Энэ бол Монголын өмнө тулгамдаад байгаа асуудал. Тэгвэл хүмүүс учир байдлыг ойлгох үүднээс бид нэг олон жилийн судалгаан дээр үндэслээд цөөхөн хэдийн хэлж хэлнэ. Ер нь 1921-с 40 оны хэлмэгдэл гээд ингээд үзэхэд нийтдээ 40 орчим мянган хүн хэлмэгдсэн гэж үзээ. Тосч байгаа. Энэ хэлмэгдсдийн 19,758 хүн лам нар байна. Лам нарыг бол бүхэл давхаргын үед хэлмэгдүүлсэн. Төрийн тайж язгууртан 1880 хүн байж. Өөрөөр хэлбэл Чингис хааны удам тайж язгууртан хүмүүсийг яг давхаргын үед за тэгээ бүрээд бол энэ доо байж байгаа. Төрийн албан хаагч нар байж. Тэгээ энийг бид зүгээр болоод өнгөрсөн гээд ингээд баг нэг цагаатгалын хууль хагас туу явж байгаад хайцчихад байгаа юм аа. Өнгөрсөн 76 гишүүнтэй улсын их хурлд бид цагаатгалын хуулийг шинжилнэ хариулаад өргөн барьсан. Улсын их хурлын бүх гишүүдэд өргөсөн. Би цогцөрл гишүүнтэй хүртэл биечлээ уулзаж ярьж байсан. Энэ хууль зогссон байж байгаа. Энэ дотор сууж байгаа. Тэр хуулинд үр хүүгдгээд 30-40 онд байсан хүмүүсийн үр хүүгдэж байхгүй, бараг байхгүй болсон. Үрчилсэн болон дөрвөлсөн хүүгдгээд. Ачтын нарын болохоор ялгуурлан гадуурхацсан. Тэр нөгөө 40 сая, 80 саяын нөхөн олгорыг олгохооргүй ингээд зарчихсан. Түрүү цогтоотлоор дарга хэллээ. 2000 гаруй хүн шүүхээр ороогүй юу, онц бүрийн эрх тусгай комиссар ороогүй гэдэг шалтгаанаар нөхөн олгорын 40-80 саяд ороогүй. Яасан гэхлээр барилжуулж авчаараа шоронд байж байгаад нөгөө эрүүдэн шүүлтэр амиалц. Чамдаа шүүгэн танай хүн дээр шүүгэн шийдвэр алга. Тусгай онц бүрийн эрх тусгай комиссийн шийдвэр алга. Тийм учраас энэ 40-80 саяд орохгүй. Лам хөгдөг байсан. Тэгтээ өрхийн толгойлогч байсан. Өөрийнх нь дүүнэр өрхийн гишүүнд багтж байгаа байсан тухайн үеийн ажцээгийн амьд байхад байсан ажцээгийн чи төрсөн хүүхэд нь биш учраас энэ нөхөн олгуулт багтахгүй гэдэг. Ингээд энэ хууль бол хугацаа сунгах тухай асуудал яриад сууж байгаа болохоос биш хуулийн зохицуулалт нь маш зөрчилтэй үндсэн хуулийн зэсэлд бид хандсан. Энийг их хурл
одоо нөгөө хуулийн тодорхой субъект байна шүү дээ. Их хурл өөрийнхөө санаачлагаар шийдэх ёстой гэж. Одоо бол шийдээгүй. Ингээд хүмүүсийг хоёр одоо ялгуурлан гадуурхацсан ийм нөхцөл байж байгаа. Энийг нэг мөр болох ёстой. Тэгэхээр энэ цагаат хууль ажиллагаа энийг залруулах, энэ хэлмэдлийг зогсоох асуудал бол шийдвэрлэгдсэн зүйл биш ээ гэдгийг би одоо нэг 20-30 жилийн судалгаан дээр үндэслээд шинэ хуулийн төслийг бид одоо Цогцбаатар даргыг яриад байгаа илүү боловсронгуй болгоод ойрын үед бид улсын хурлд өргөн барьнаа. Улсын хурлын гишүүдтэйгээ ажиллах шаардлагатай байна. Үнэхээр гол нь бүлэглэл нам за тэгээд хөрөнгө мөнгөндөө төшлөө гараад ирсэн учраас хүний эрхийн суур ойлголт, хүний эрхийг өөртөө одоо нөгөө тээгч, тэмцэгч, тийм шин чанар алга байгаа юм. За тэгээд улсын төсвөөс асар их мөнгө зарцуулж хүний эрхийн үндэсний комисс ч юм уу өөр бус юм зарцуулж байгаа бол энэ бол хүндээ бол хөрөхгүй байгаа гэдгийг би удаадараа бас илэрхийлж байсан. 2024 оны 9 сарын 10-нд хэлбэгцтэй өдрөө бид Монгол улсын тухайн үеийн ерөнхий сайд оюун эрдэнэ за хууль зүйн сайд дээр шударга ёсны сайд гэж нэмж бичиж байгаад Алтан гэрэл нарт бид ил захидал гардуулсан байж байгаа. Тэн дээр Монголын хүний эрхийн нөхцөл байдал ялангуяа өнөөгийн нөгөө орчин үеийн хүний эрхийн зөрчлүүдийн асуудлаар маш тодорхой баримтуудыг гаргасан. Зууны мэдээ сонин хэвлэл мэдээлэлээр өргөн гарсан. Тэгвэл та бүхэн тэрийг эргэж болж өгвөл яваарай. Би цаг авахгүй тулд энэ талаарх асуудал дээр их зүйл ярихгүй ганц нэгэн кейсийг хэлье. За өнөөдөр манай хууль хяналтын байгууллага зөх хэмжээгээр ажиллаж байгаа боловч улс төрийн нөхцөл нөлөөлөл маш их болцсон. За та нар өөрсдөө ч сайн мэдж байгаа хөгжлийн банкны хэрэг хард. 80 хүний 50% нь цагаатгсан. Нэг бол АТГ цагдаа монголчуудыг хэлмэглүүлж байна. Яг 30-40 он шиг. 40 хүн эсвэл хууль шүүхийн байгууллага завхарсан байна. Төрөө тэр өмгөөлөгчийг ярьж байлээ. Би гайхаад байдгийн. Би улс төрийн өв хэмжилдэг ингэ сайхан нэг засгийн газар. 45 орчим сая төгрөгийн одоо машина буруу үнэлж авсан гэж үнэлгээ бол тэгээд юутэл тэг яга 4.6 жил ял гэдэг. 45 сая төгрөг орчим. За илүүч мөнгө байж. Бүр гайхаад барахгүй байгаа. Улс төр нөлөөл байна уу? Хэн ч маргах. Та нар нэг эргүүд байгаа бид хүний нэр хэлхээс залхалж байна. Далай ламд захидал бичсэн гэд Монгол улсын шүүх ялалцсан байгаа байхгүй. Ялын тасан шиг тогтолцол дээр тийм байж байгаа. Улсын нууцчраас удаа гарах. Нөгөө хэвлэлийн эрхчлөө хүний эрхийн дүгэмэл дунгал үндсэн хуульчийг хайцсан. Дэлхийд очил бүх шившиг шүү дээ. Гэхдээ наадхан та нар адгалны арай өөрөөр ягач томьёол оч. Яг тэгээд юугаар үзсэн. Ийм маш олон кейс хэлж болно. 300 тэрбум төгрөг авсан 3 сая төгрөгөөр торгуулдгийн болвол хөгжлийн банкнаас бүгдээр л энэ рүү орох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ манай хууль хяналтын байгууллагт түүн тавих хяналт улс төрийн нөлөөллийг арилгах асуудлуудыг бид үнэхээр нэгдмэл анхаарах хэрэгтэй. Ер нь одоо нэг мөнгөн дээр суурилсан улс төр бий болсон шүү дээ. Та нар 24 оныхоо сонгуулийг хар 2.80 орчим төгрөг зарсан. Өнөөдөр ямар хүмүүс гаргаад ирсэн бид бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Болохгүй нэ гэж ярьж. Шударга ёсны шаардлага тавьсан НК2 нүүрсний эргээд тавьсан асуудал өнөөдөр намаас хөөгдөл явж байна. Тэгээ энэ аль нэг нь намын тухай асуудал биш юм аа. Би бас нам арчсан нам гэдэг болохоор би хэлж байгаа. Ер нь манай Монгол улсын иргэд бич улс төрийн намд ажилласан. Тэгэхдээ нэгж тендерт ороогүй нэгж аливаа нэгэн төсвийн хөрөнгөтэй холбогдоогүй гэдгийг нүүр бардам хэлдэг учраас би хаач ямар ч арга хэмжээгээр оролцдгийг хэлдэг. Энэ замаар явж болохгүй. Та нар өөр хангаа сонгуулийн үеэр юу болсыг мэдж байгаа. 24 оны 9 сарын 10-нд ерөнхий сайд хууль зүйн сайд гаргасан хандлт энэ хатуу гишүүнчлээ болох хэрэгтэй гэдэг шаардлага. Хатуу гишүүнчил байгаа цагт худлаа улс төрийн намаараа зөрчилдөөл дээгүүрээ хувилдаад манан байгуулаад Монголын ард түмний нөгөө татвараар бүрдсэн төсөвч нь өргөлдөж байгаа. Авилгал хэл ахвал улам өргөжж улс орны хөгжил чинь ирээдүйн баталгаагүй болж байгаа.
хэдийн их найдаар 40 их найдаар ярьж байгаа шүү дээ. Бүгдээр одоо ингэ сайхан суучсан гэл юу байгаад. Ард түмний амьдрал ямар ягаад хүнд байгаа юм? Ягаад цалин тэтгэвэр чи хүрлцэхгүй байгаа юм? Авилгадаа идэгдсэн учраас ийм байгаа. Непал болохгүй тул бид ажиллах ёстой болохоос биш. Непалийн имийг болохгүй би сайн хандж гэнэ гэдэг юугаар байж болохгүй. Бид насан туршдаа шударга зарчмыг барьж байгаа 18 жил прокурорын ажил хийсэн. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүний эрхийг зөрчихгүй гэдэг зарчмыг би насан туршдаа барьж ажиллаж байгаа. Хатуу гүшүүнчлэлтэй ардын намыг би тэр намын гишүү харьяалтай яваа. Хуулбарлцаад арчсан нам арчил хүний эрхийг сахина гэж байхгүй. Ер нь альч нам нь хатуу гүшүүнчлэлийг халж байж зөвхөн бодлогын нам байж л байж энэ улс орны хөгжлийн тухай асуудал яригдана. За би хүний эрхийн гол нэг хөндөж байгаа асуудал бол хэвлэлийн эрх чөлөөний асуудал. Тэр чигээр хаалтан гэрээтэй байгаа шүү дээ. Нэг тоо гарч ирсэн 764 тэр төгрөгийг хэвлэл мэдээлэл өгсөн. Тэр юун арчил ярьж байгаа юм? Юун хүний эрх ярьж байгаа юм бэ? Бүгд хаалттай шүү дээ. Ямар ч хэвлэл авахгүй шүү дээ. Хэвлэлийн эзэн дандаа олигархууд байж байгаа. Яг хэдэн жилийн дараа энэ асуудлаа бид хэвээр нь яриад байж. Их орд байхдаа зандаа хөгийн кул дараа бид нэр ярьж байгаа нь хэвлэлийн хаалтын гэрээг болиё гэдгийг асуудал тавьсан чи хэвлэлийн дайсан байсан гэж бахан цолдоо. Гэхдээ энэ ард түмний татврын мөнгө хэвлэл мэдээллийг бомилж байгаа цагт хизээч бидний мөрөөдөж ойлгож ирсэн арчил хэрэгжихгүй. Ер нь арчлын хэмжээр бол хүний эрхийн асуудал. Өөр тусгай арчил байхгүй гэдгийг Трамп өөрөө хэлсэн шүү дээ. Хүний эрхийг Монгол улсад хэр хангаж байна уу? Тэр арчлын хэмжээр. Тэрнээс манан болохоор юм уу? Төсвийн мөнгийг хулгайлахаар, нүүрсний хулгай хийхлээр хөгжлийн банкыг одоо дампууруулахаар бие бинийгээ цөмжилж байгаа шүү дээ. Үнэн хэрэгтээ төрөөс чинь тэр умтангууд нь хэдэн 10 100-аараа төрөөд дараа нь улсын их хурл руу бүлгээрээ орж ирж байгаа. Үгүйгээд надад маргах хүн байл би тодорхой дандаа кейсүүдээр ажил. Манай дээр олон судлаачид ажилладаг. Хүний эрх шударгын ёстой ажиглалын байшинд байж байгаа. Манай Балцуур доктор олон жил ажилласан. Бид одоо Европын холбоо олон улсын байгууллага руу хандаж байгаа. Чи зүгээр шүүмжлээ суудаг хүн үгүй. Бид Монгол улсын 330 сум 50 хот тосгонд хэлмэглэлтийн нэрсийн самбарыг цагаан антик чулуун дээр хийх ажлыг эхлүүлсэн байна. Хамгийн анх хэлмэглэл гарсан Дорноговь аймгийн Мандах сумын нутаг өлгийн хийд дээр энэ 5 сарын 5-нд энэ 22 ламын одоо дурслын самбарыг бид бүтээн босгосон. Одоо 4-5 сумд явж байна. Тэгээ энэ дээр хамгийн гол нь тэр нөгөө цагаан антик чулууг бол их хүнтэй. Тэрийг одоо бид авах явах асуудал нь бол тухайн сумд хариуцуулж байгаа. Хариуцах ёстой. Яагаад гэвэл 1924 оны хууль зөрчилтэй. Гэхдээ 1924 оны хуулиар за бүр их засаг хуулиар байгалийн баялаг ард түмний өмч, онцгой өмч гэдэг байна. Тэр бүх хэлмэгдсэн хүмүүс, буудулсан хүмүүс бүгдээрээ тэр өмчийн кэгчин тэр өмчийн одоо чулуун дээр өөрийнхөө нэрийг бичүүлэх тэр эрхтэй. Сумд нь бол бид энэ уул уурхайн компаниудыг бид яаж чадахгүй шүү дээ ингээд сууж байгаа. Гэхдээ энэ бол урт удаан хугацаанд их том төсөл гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За зарим нэгэн тийм бид одоо яг олон жилийн судалгааны үндсэн дээр хийгдсэн зарим нэгэн дүгнэлтүүдийг бас та бүхэнд хүргэхийг хүсэж байгаа. Манай хууль хяналтын байгууллага түүний тусгай үйл ажиллагаа явуулдаг, гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллага өөрийнхөө гүйцэтгэх ажиллагааныхаа үр дүнгээр олсон одоо улс төрчин даалгавар олсон мэдээлэл энэ тороолуулаад амжилт тавьдаг. Улсын их хурлын юм уу одоо орон нутгийн сонгуулиар ажилласан тэр олон зуун тороолууд дараа нь ажилгүй болчихдог. Тэгэнгүүтээ энэ юуны захиалгаар хэн нэгний нэр төрийг гутаах ялангуяа гүйцэтгэх ажлын юмд явсан. Өнөр цэгийн юм дээр гүйцэтгэх ажил юм явсан. Бидж байгаа үстэй.
өөр бус олон юм дээр тэгээд дараа нь хэвлэл өгчгöd нөгөө өөрийнх нь захиалгаар гүйцэтгсэн юмыг олдохгүй байна гэд. Одоо хэрэгжүүлчин гэдэг юм гомдол чинь хаалаа гэдэг ийм одоо шийдэл дүгнэлтүүдийг гаргадаг. Орчин үеийн хэлмэгдлийн олон хэлбэрүүд явж байгаа. Түүний дотор нь улс төрийн захиалгаар сөрөг хүчнээ, сөргөл одоо өрсөлдөгчөө харлуулах, гутаах юм үйл ажиллагаа явж байгаа. Монгол Ардын намын 30 дугаар их хурлдаа би энэ асуудлыг гаргаж тавиад санал хураалгаад хүний эрхийн асуудал дээр улс төрийн шин чанартайгаар улс төрийн аливаа хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулахгүй шүү гэдэг үг өгүүлбэр оруулсан чинь тогтоол нь гараад байхгүй болчихж байгаа. Яг ийм имийг ардчлалын маань ерөнхийлөгч өөрийнхөө өрсөлдөгчийг шорон цуулах ажиллаар эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол улс төрийн намын асуудал биш юм. Энэ бол хүн чанар, шударга ёс, эх оронч үзэл, хүний эрхийн төлөө тэмцэгч байж бид хүний эрхийн салбарт бол ахил гарнаа. Ер нь одоо хэлбэр төдийн үед мэдээлэл бичиг өгөөд бол энэ асуудал дээр томоохон одоо шийдэл гаргаж чадахгүй. Цагаатгалын хууль, хэлмэгцлийн хуулийг одоо бид шинээр өргөн барьцгаая. За орчин үеийн хэлмэгдэл хууль завхруулсан үйл ажиллагааг засах, залруулах талаар хууль эрх зүйн том орчинг хүний эрхийн дэд ороо улсын их хурлын одоо хүний эрхийг мэдрэмжтэй гишүүдтэй хамтран ажиллая, төсвийн мөнгийг хүний эрхийг хамгаалах энэ шударга ёсны төлөө тэмцэгчдийн эрх ашигыг хамгаалахад зарцуулдаг болгох хэрэгтэй байна. Тэрнээс нэг газар шороо байгаль дэлхийнхаа төлөө тэмцдэг хэдэн хүнийг ад болгоод ингээд цоллоо явдаг. Тэдэнд ямар ч мөнгөн дэмжлэг байхгүй мөртөө Баяр наадам, CNN, BBC гэдэг хэдэн 10 сая доллар орн засаж байгаа ийм Монгол улсын одоо татвар төлөгчдийн мөнгө төсвийг ингэж зарцуулж байгаа асуудал бол өөрөө авилгалын гэмтэргэл байгаа байхгүй. Энэ дээр дүгнэлт өгөх хэрэгтэй. Одоо мэдээлэлд нь энийг оруулаарай гэж. Энэ хэвлэлийн эрхчлөө юу бол авилгын гэмтэргэл. Цаг боллоо гэд намайг ингэж байна. Зарим нэгэн одоо нийтлэг шин чанартай зүйлүүдээ бид бас хөвлөмөлөөр дамжуулж олон нийтэд үргээ анхаарал тавьсан баярлалаа.